Амархан сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. 17 дугаар жарны Элдв Эрдэнэт хэмээх модон могой жилээ угтан байгаа зон олон та бүхэндээ зориулсан сайн уу сайнаа нэвтрүүлгийн сар шинийн баярын тусгай дугаар үзэгч таны гэрийн хойморт морилон саатахад бэлэн боллоо. Энэ үдэш таны гэрийн хойморт хамгийн сайхан ёроолыг Айдууны хамт хүргэхээр эрхэм хүндтэй зочныг нэвтрүүлэхтэй урьсан Монгол улсын ардын жүжигчин Санжаа Жавын Батцөх хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сар шинийн минь төргий. Сайхан өвлжөөд одоо сайхан аварж гин үү? Сайхан аварчих гэж байна. Таны үзэгч төмөнтэйгээ мэдчилгээг урьж байна. Тий. Монголын өнцөг болонд байж байгаа монголчууд та бүхэндээ сар шинийн мэндийг хүргэе. Монгол хүний хамгийн одоо монгол хүн бол төрснөөр бахархчихдаг. За одоо тэ ахмад наснуудынхаа лохоог өргөж байгаад мэндэлчихдэг. Бага настнуудаа алгыг тэнэлэгчдэг. Тэгээ одоо хүүхэд байхад л их хоног тоолон хүлээж идэг. Одоо үндэсний их том баяр штэ одоо энэ цагаан сарын баяр бол тэ улсын баяр. Тэгээ энэ баяр бол одоо үнэхээр гайхалтай. Монголчууд ялангуяа бол амны бэлгэдэд дандаа тарган сайхан хаваржж байна нөө гэл ингээл мэдлдэг. Ийм сайхан одоо цагаан сэтгэлийн баяр гэж хэлж болно. Шороогоор суурсан нэг зөөлхөн шуураад байдаг. Ямар ч бороо орсон ч гэсэн нэг тийм ойрын хэдэн жилүүд л ялангуяа их тийм дулаахан болчихлоо. Тэ хүний сэтгэл ч гэсэн нүднийх нь жавар хүртэл айлаад Монголын залуучууд ч гэсэн одоо гаднаасаа дотроос онгойж эхэлж байна. Тэ монголороо бахархаж эхэлж байна. Ийм сайхан зүйлээр дүүрэн ухтж шүү дээ тийм ээ. Тэгээд чамайг сайхан нэвтрүүлэгтээ урьж оруулсанд маш их баярлж байна. Сар шинээр зорин очиж тохоо өргөн зологдог буурайнаар олонтай бах. За бас өөртөө нэрж зорин ирж зологдог олон хүн байгаа байлгүй дээ. За одоо их цөөхөн болж одоо ганц миний төрсэн игч байдаг яг миний дээдлэгч. Тэн дээр очиж золгоно. За бас хамаатан бас ганц нэг одоо настангууд байна. Тэн дээр очиж золгоно. За тэгээд ер нь бол над дээр хүмүүс их ирж золгож байна. Урлагийнхан тэгээ ялангуяа манай завхны уран бүтээлч тэгэл Монголын уран бүтээлчд бол их олноороо ирж золгодог. Их сайхан юм да баяр бол. Жоохон залуухан энэ төр байхдаа бол бас одоо цагаан сараар ч гадагшаа дотгошоогоо явцдаг энэ төр байсан шүү дээ. Одоо сүүлийн хэдэн жил яг энэ цагаан сараа ингэ тэмдэглэх гоё байна. Маш гоё байна тий. Ирж байгаа могой жил маань могойг ер нь монголчууд за ер нь Азууд их тийм эд баялын бэлэгдэл гэж ярьдаг. Та ер нь жилийн өнгийг ер нь их сонжиж тогтож ажин үз. Ер нь бол яг энэ талаараа жоох тийм юу биш ер нь жил болгоныг л сайхан жил гэж бодох гэдэг хүн би. Энэ 7 хоногийн өдөр болгоныг бас сайхан өдөр л гэж боддог. Хагасаа өдөр, 2 дахь өдөр гэдэг ч юм уу хүмүүс яриад байдаг шүү дээ. Бүх л одоо өдрүүдийг сайханаар бодож ингэж явж идэг. Тэгээ энэ жилийн хувьд бол бас тийм их сайхан жил гарч ирж штэ тийм ээ. Өвөл нь бол дулаахан ялангуяа хөдөө тэнгэр аргадж амьдэрдэг, уул усаа аргадж амьдэрдэг хөдөөний малчид л бол их сайхан одоо тархан сайхан өвөл өнгөрөөд одоо ингээ хаварж штэ. Тэгээ ер нь хүн зон нь бол их тийм сайхан тайван болчихж. Одоо бол ялангуяа бид нар бол ингээд орон нутг руугаа явдаг. Завхан аймагт одоо өдөнхэд Завхан аймгийн Баян засгийн баярт очлоо. Баярыг их сайхан тэмдэглэж байна. Хурдан морио оруулж байна, бүхэ барилдаж байна. Хамгийн сайхан нь юу гэхээр залуучууд маань өнөөдөр Монголын шинэ монголчууд маань өнөөдөр их сайхан байна. Ирээдүйн эцэд нь бол өнөөдөр аригтарснаас хол болсон байна. Сайхан зүйлүүдийн л их ярих дуртай хүн шүү дээ би. Тийм болохоор зэрэг тэгж харагдаад байгаа. Тэгэл одоо нутг руугаа одоо шинэ жил ингээд одоо цагаан сар өнгөрөөгд явна да. Сайхан уулсан дээр очиж золгож нутгийнхаа бас одоо ганц нэг хөгшчүүд байгаа тэд нэртэйгээ золгоод ингээд очино да. Tagaya
бүтээлээрээ овоглогдсон олон сайхан уран бүтээлчтэй байдаг. Тэр дундаа нутаг усаараа овог хийсэн бараг цор ганц хүн баг. За яг нь мэдээж Увс, Ховд гээл одоо бусад аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийг хилдэг хэрнээ таны яг овог мэд хилдэг цор ганц уран бүтээлч гэдэг өөрөөр хэлбэл завхны бацах гэж тий. Тэгээ би ярилцах зочноо би энэ хүнийг чухам хизэнээс мэд хөлөө гэдгээс асуултаа бас бэлдэж эхэлдэг гэдэг юм уу. Тэгээ 1990-ад оны дунд үед завхнаас төрсэн залуухан гавьяатын тухай мэдээ гарч. Тэгэл тэр үед бол таны уран бүтээлүүд хэдийн Монголын ард түмний бас хүртэл олцсон. Бүү ээж гэл одоо гайхалтай дуу. За тэгэл түүнээс хойш бол одоо энэ завхны Бацөх гэдэг нэрээр өнөө хүртэл тайзнаа зарлагдаж явна шүү дээ. Энэ хувь тавилангаа та бас бодож явдаг үстэй мэдээж. Завхны Бацөх гэд би яг завхан голын хуу юм блэ. Тэр Монголын их элчний хажуугаар ингээд урсдаг завхан гэлээд элчний хүмүүс юм байлээ л дээ. Манай аав ээж бол Гавалтай аймгийн Хөхмөрт сумын одоо тэр сангийн далай гэж яг тэр элчний захад байждаг нууранд л манай аав ээж төрсэн газар нь. Тэгэд Гавалтай аймаг руу тасраад орохдоор зэрэг завхан гол дээр үлдчихсэн хүмүүс юм байлээ. Тэгээ одоо завхан голыг бол би дуулсан юм уу надыг дуулуулсан юм мэдгүй. Ямар ч байсан би дуулах хэрэгтэй юм байна л гэж ингэж ойлгоод байгаа шүү дээ. Тэр сайхан нутгаар ингэж овоглогдож ингэж явах надад маш их сайхан санагдчихэдэг завхан нутгаар. Завхныхан бол одоо Говалтайхан намайг бас одоо манай нутгийн хүн ингээд ярьдаг шүү дээ. Тэгэхээр хэн ч бол яхааргүй завхны Бацөх гэдэг ингээд нэрлэлчихсэн. Тэгээд дуугаар нь монголчууд л өөрсдөө тэгж нэрлэлсэн байдаг. Тэгээд дуугаараа тэг сайхан овоглогдож явна гэдэг л их сайхан л та. Тэгээд миний үед л бол 90-ад оны үед л бол одоо тэр чагнаад байхны аялгууд төрөөд чанга тэргэд хөөхтөөлөх юм аа гэл завхан гол элсний нүүдэл шиг чимээгүй энэ төр гэл юм уул усны юм тухай дуунууд дуулж эхэлсэн байдаг тийм ээ. Одоо дуутнууд завхан гол аавуул аав минь бүү ээж минь энэ төр гэл олон тийм нутгийн одоо яруу найрагчдын дээрэс нь нутгийн одоо хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг дуулж эхэлснээрээ би бол тэр завхны гэдэг нэрийг тодтогч авсан болов. Ер нь миний үед байсан олон сайхан дуучдал бол нэг шин дуу дуулахтаа одоо Бэрвагоо хот руу захиалдаг ч юм уу Улаанбаатарын том хөгжмийн захиалт руу зохиолчдоос ингэж дуу захиа бичиж авч ингэж дуулдаг байсан бол би бол айлаас хөгжмийн зохиолч яруу найрагчд ч хамт байсан юм шүү дээ. Айлаас ирэхээр авдраа уудал гэж хажуутах байгаа хүмүүсийн л тэр дуунуудыг ингэж дуулснараа бусдаас жоохон завхны гэсэн нэг тийм өнгө завхны гэсэн нэг жоохон тийм ондоошл байсан байхаа л гэж ингэж бодож идэв. Та баг наснаас хамгийн эртний дурсамж сандаг нас нь гэдэг. Одоо бид нар бол нэг 6-7 та үеэс эхлээл нэг бүр төр сандгийн. Тэгэхээр таны одоо хамгийн одоо баг балчрыг санаж байгаа дурсамж нь юу вэ? Тэр үедээ дуулдаг байсан байх нь эргээд бодох нэ. Тэгээ намайг нялцгтай гэдэг байсан. Одоо 12-3 хүртэл нялцгтай гэд нэртэй байлаа. Тэгээд тэр ямар олигтой амтныг нялцгтай байсан болов? Тэгээ нялцгнаа л уйлал ээжигээд тагаал ингээл орилол нус нь ингээл хацартаа наалтцсан нэг тийм амтан байсан шиг байлаа. Тэгээд сургууль дөнгөж ороод байж хахад хотоос тоглолт ирээд тэгээд зангадгаа нэг юм гоё хар дээлтэй гарч ирж ингэж дуулаад ийм хар хамбан дээлтэй нэг гоё хүн гарч ирэл ингээл насны баясгалан энэ төр гээл буян тоол энэ төр дуунуудад дуулаад тэгэл тэр миний сэтгэлэн доторх тэр нэг жоохон хүжийн гал шиг юм цогн дээр бол тосны мэж гаргаж яасан тэр хүн л байх гэж өдөөс нь бол тэгэл зангадгаа шиг болох гэж би одоо тэр уулын орой дээр гарч дуулаад хашгараал тэгээд ганцаараа зүгээр ингээл явж идэл байсан л та. Тэгэл явсараа л бас дэндэр гэж нэг тийм чуганц манайд амьдэрдэг байсан. Төрөлхийн хараа байхгүй. Үлгэр ярьдаг. Үлгэр нь дуустдгөө. Ингээд одоо өнөөдрийн өнгөт кино шиг тэр аимшигын кино шиг тийм л юмыг үлгэр ярьдаг. Тэг үлгэрийг ингээд сонссоор гал унтдаг. Унтахтаараа тэр үлгэрийн баатрыг зүүдэлдэг. Тэр үлгэрийн баатрууд ч гэн болох гэж мөрөөддөг. Энэ хоёр л миний одоо тэр нэг юм өнөөдрийн энэ эхлэл бол тэндээс ингэж эхэлсэн болов даа л гэж ингэж бодоод явд юм л да. Тэгээ студид бол дэндэр гэж нэрлсэн байдэн шүү дээ.
6-ааsaa 8-уулаа хүүхдийн хиддэг хүүхдүүд та. Би одоо дөрөвдөх нь хамгийн одоо гэртээ ингэж одоо байсан хүүхэд нь. Бусд нь бол ингээл том болоод сургууль соёлж юм уу ингээл яваад өгдөг. Би бол яг ингээд гэртээ хон маань хариулна. Тэгээд 100 нь бол тэр олон ямаануудыг чинь ингэж холбоод ингээд саана нэгдлийн ээж саана нэгдлийн би өөрөө саана ингээд ямаагаа саагаад тэгээд тэр цаасан сүүгээ авчиад аймгийн төв дээр авч зардаг. Тийм байсан. Монгол ахуудаа их ойр өссөн. Ойрхон өссөн. Малын захаасаа хэдэн настай холдов? Одоо их мөрөөдөл тэгээд л одоо урлагийн тайз руу явсан баг та. Тэгээд ерөнхийдөө бол цэрэгт яваад л одоо Эрдэнэтэд очижсэн. Тэгээд нэг л их сүрхэн амтэн л одоо нутгаасаа цэрэгт явах гал их орны дайнд явах гэж байгаа юм шиг л айрамд явлаа гал ингээл дахгаал тэгэл одоо цэрэгт анхны 1000 цэргийн карантинд очоод тэгээ карантин дээрээсээ 21 юм харуул салааны юм одоо өндөр зэргүүдийг дандаа 2 м шууд зэргүүдийг шилж авсан байдээ. Тэгээ надыг бол тэнд яагаад авчихсан. Дуулдгийг мэддэг байсан үгүй. Тийм байх. Тэгээд яг оройн тоо болоод ингээд тэгээ байлдагч Батсөх шгласаар гэл гарна тэгэл залоозоо уншгээд тэгээ хэр уртаг өчөөхөн чөрөхгүй нандингийн хайрлах дахин шүтж явах зүйл маань нэгдүгээр нийгмийн өмчнтэр гэл цэдэн болгоон тэрийг уншина. За дуу дуул гэдэг. Тэгэл нэг эх орон танаа гэдэг оньяар таатсан хөндөд чинь гэдэг энэ дууг дуулдаг. Тэгээд би амарчдаг байсан. Тэгээд нэг жил болоод баг дарга болоод тэгээд ингээд зэргийн албыг хагаал тэгээд нутагтаа очсон. За урлагийн тайзанд урлагийн хүн болно гэдэг бол өөр хүмүүс төрдөг байх л гэж боддог байсан. Урлагийн хүн болно гэж их бодод өгдөг. Тусгай хүмүүс л байдаг байх гэж тий. Тусгай л хүмүүс байдаг байх гэл ингээд театр театрт соёлын ордонд хаяа нэг юм үзсэн. Тэг их гоё санагддаг. Тэгээд бүх ард түмний урлагийн үйлчлэг энэ төр гэж болдог байсан. Тэр үед чинь албан газар болгоно нэг юм цахилгаан хөгжим нүүд ингээ өгцсөн. Тэгээд би нэг хөгжим тоглодог байсан. Тэгээд одоо илч гэж хамтлаг байгуулад тэрний эрчим хүчнийхэнтэй барилгынхантай нийлээд хамтлаг байгуулад тэнд одоо ирээдүйн гитар тоглоод ингээ дуулдаг. Тэгэж байж байгаа л тэр Завхан аймгийн хөгжим дараамын театр анх нэгдээд соёлын ордон байж байгаа л дуучид жүжигчид уран бүтээлчд аавна гэхдээ би шалгуулж орсон. Тэгэл одоо эхний 2-3 жил нь бол одоо зүгээр л одоо энэ Улаанбаатарт байдаг том уран бүтээлчдийн телевиз радиогоор хийд болж исэн дуунуудыг дуулаад тэгэл үзэгчид намайг их алга тавьдаг. Их мундаг олон дахиулдаг энэ төр байсан. Тэгээ тэр алга тавшилтанд яг надад зориулж гинөө тэр дууны эзэн зориулж байгаа ч юм шиг дуун хизээний танил дуугаад байдаг тийм. Тэгэл байдаг байсан. Тэгэл би болдог ч юм уу та ерөөсөө энэ миний хийх ажил өөр одоо барилгын одоо техникомд явд юм аа тэргээд бодож исэн чинь Намхан Нямбуу гээд нэг хөдөлмөрийн баатар нэг малчин хүн байсан шүү дээ. Сүрд нэг хурлын гишүүн байсан. Тэр хүний нэг ярилцлага сонин дээр гарсан байсан. Москва Ленинград хоёр чинь миний хотон дотор л байсан байж дээ гэсэн юм гарчигтай. Тэгээд тэр одоо юуг нэгээс ярилцлагын үзэхээр бол яг надтай адилхан тийм хүн байгаа нь тэр их мөрөөддөг. Хизээж бүтгэр мөрөөдөө хонтойгоо яриад, өөртөөгөө яриад, уул устай яриад тэгэл ингээл явж идэг тийм хүн байсан байна л да. Тэгэл одоо Москва Ленинград үзэх юмсан энэ төр гэл байсан чинь малаа ингээ сайн малсаар гал тэгэл Москвад очиод нэг сэтгүүл таарад танаа энэ Москва Ленинград байж чинь миний хотон дотор л байсан байж дээ гэсэн ярилцлага байсан. Хинтч боломж байгаа юм байна. Байгаа юм байна гэд. Тэгээд би бол за миний энэ 3 бадаг дуун дотор бас дэлхийн өнцөг болон хүний амьдралын сайхан болгон байгаа юм биш байгаа да. Дутуу хаях гэж байгаа юм биш байгаа да. Дахиад нэг 2 жил ажиллая гэд. Тэгэл ер нь тэнд одоо манай Цэваарутан багш маань байжсэн, Жам багш маань байжсэн. Лотоер маань байжсэн, Цогдоржин Бавуударж байжсэн. Пүрвжин Бат сайхан байжсэн. Тэгэл тэр яг одоо тэр өөрийн гэсэн дуулаад хүн алга ташуулнаа. Тэгээд тийм удаан одоо дуутнуурч их уйдмар удаан дуу штэ. Тийм удаан уянгийн дууг дуулаад алга ташуулна гэдэг бол бас л одоо хэцүү штэ шин дууд болоо те. Тэгэл тэр үзэгчд их мундаг хүлээж авсан. Тэгээд дээр нь бол би их гоё дуулах гэж бодоогүй зүгээр л байгаа тэр өөрийнхөө мөн чанар өөрийнхөө чин сэтгэлийг тэр 3 бадгаараа ингэж гаргаж амнаас гарсан хий болгоно бас үннээсээ байсан болоод хүмүүс жоохон алга тассан болоо даа гэж ингэж бодож идэв. Тэгэл ер нь ардын эрхийн хийд парад мараа тэгэл анхных нь ардын эрхийн хийд парадыг завхан гол ороод өрүүлээд
10 дуу шалгардаг байлаа шүү дээ. Тэгээд 4 улирлын өнгө гээд дуу 4-р байранд ороод 1-р байр нь 300 мянга, 4-р байр нь нэг шарп хөгжим аваад ингээ буцаж ирсэн юм бэ. Тэгэл тэндээс эхлээл одоо тэгэл тэр завхныхын ч одоо надыг бол их мундаг дэмжсэн дээ. Намрын бороноор цугүй алхахада начнаас тутугүй гонни хэдэдэх хөтөгийн удавар сарныг хэген хөлөрсөн алгаран цэцэ аргадахсандаа ховдынхан буянд голоо, за усынхан Увсч юм болохоо увснуур энэ увсноор. За тэгээд завхан бол дуутнуур гэдэг одоо ингээд нутгийнхаа яа харахгүй сүлд дууг бол тамгалаж гаргаж ирсэн уран бүтээлч. Та түрүүн бас ярианд хариултандаа хэллээ штэ. Мэдхгүй би завхан голыгоо дуулсан юм уу, завхан гол надаар дуулуулсан юм уу мэдтгүү гэдэг. Энийг өөрөө хувь тавилан гэж. Яг анхны уран бүтээлдээ өөрөө захиалж ивөө яаж учирч ив? Ер нь бол энэ тэр Намсрын Лутуир гэж одоо яруу найрагч Сүхбаатар аймгийн хүн. Тэнд манай Завхан аймгийн хүргэн болж очив. Явуу хулангой бол бас Сүхбаатар аймгийн хүргэн болж очиод тэр Гангануураас явсан хүн жилдээ нэг хэлдэг те. Одоо явсан хүн насандаа нэг заавал иргэдэг энэ төр гээд тэр гайхалтай дуунуудын одоо явуу хулангой тэнд очиж өгсөн байлээ. За тэрнийхээ юу бол одоо эргүүлж барьж байгаа юм шиг Лутуир Завхны хариу ярьж найрагч нь танаа нутагт очсон байж тээ хүргнээр тээ. Тэгээд тэр Лутуир болохоор нэг тийм баахан хүмүүс дагаж явдаг нэг тийм залуу ирсэн нэг тийм одоо сэтгүүлч нэг ялалцсан их гоё залуу тэгэл ерөөсө хаана явна Лутуир бөөн улсууд дагцсан явдаг. Тэгээд тэн дээр л бид нар Лутуир бол Завхны уран бүтээлчдийг бөөгнүүлсэн байхаа л гэж ингэж боддог. Ер нь бол тэгэл уулзахтаараа дуу ярьдаг, шүлэг уншдаг нэг тийм юу ороод ирсэн байхгүй. Тэгэл тэр Завхан гол гэдэг дуу гэж анхны шүлэг нь бичиж ирэхэд нь би цусгүйсэн хүний аим ямар юм жилээ. Нэг тийм сонин шүлэгтэй. Тэгээ яг нөгөө 7 сарын 10 болоод тэр хүндтгэлийн тоглолтын дээр би ингээд дуулмаар байдаг. Шүлэг нь аймаар хэцүү. Аян айгуу гоё. Тэгээд би тэр яг тэр бадгуудын ингээд цааш нь ингээд залгид дуулаад тэр үгээ тод хэлэхгүй одоо нөө хяналтанд давдаг байсан шүү дээ. Тэгээд тэн дээр тэгэд дуулаад дахилтын Завхан гол эзний нөөцийг нэг айгүй зэрэгтлэр өгдүүлээд тэгээд тэр сургууль дуусангууд би тэр сонин дээр туяа сонин дээр очиод чинь шүлгээ солио энэ арай болохгүй энэ тэр муухай болохгүй нэгэ. Тэгэл тэр өрмөн шаргалыг хоргоолсон өмнөний нарыг хүлгэсэн. Тэр шүлэг нь Лутуиргаа өөрийнх нь шүлэг байсан юм. Өөрийнх нь шүлэг тий. Тэгээд зохиогчор нь өөрөө солиулж штэ тий. Гэтэ нэг бас нэг тийм одоо цус хүүсэн хүний аим ус хүүсэн ямар юм жилээ. Тийм. Гэтэ Лутуир чинь ингэж нөгөө зүгээр тухайн үед л зүгээр ингэ бичдэг ургуулan бодоход уулчиг нөлөгтэй аав минь нутгийн тахилгатай аваад нуруутай жахан дотл минь гээл тий. Хормой билийг бараадахгүй олон өндөр уулс яах вэ? Арга шиг намхан нутгийн минь уулна аав минь төр хөвтөн байна гэдэг ингээд шууд бичдэг нэг тийм яруу найрагч байхгүй юу? Тий, тийм. Одоо бодохгүйгээр л тухайн үедээ тийм гоё шүлэг бичдэг. Тэгээ тэр дуунууд нь Лутуир тэр аавуул, Завхан гол, дуутнуур энэ төр гэдэг. Тийм учраас энгийн сайхан хүрдэг. Энгийн сайхан хүрсэн. Тэгээ дуутнуурын домог гэдэг одоогоос 7-8 жилийн өмнө фэйсбүүкээр нэг домог гараад ирсэн. Тэр нь бүр олон зуун жилээр тэр нутгийн иргэд амандаа хүлхэж ярьж уншиж ирсэн тийм домог байна лээ. Ийм домогтой юм биш дээ дуутнуур ч гэсэн чинь. Үгүй ямар сайн би чи энийг ингээд харж байгаа бичсэн шиг шүү дээ гэдэг ч байгаа. Ийм домог байдаг юм. Агуулган таарсан тийм. Тэр зэрэг бас тэрийг бичүүлсэн ч юм шиг бичсэн ч юм шиг тийм л байгаад байгаа байхгүй юу. Тэр дуу өөрөө хувь заяатай байдсан байна. Дуу өөрөө нийгмийнхэн өмнө байдсан байна гэдгийг би ойлгоод байгаа юм. Яг 87 89 оны үед тэр одоо түрүү хэлээс чагнаад байх нь айлгуу тэр чанга тэргээд өгдөөлөх юм. Завхан гол эзний нүүдэлч чимээгүй уянгийн уул усны тухай дууч гэсэн дотроо цагаан гонигтэй тийм дуунууд бичээл энэ төр байдаг гэсэн. Хадмын хаяа төссөн миний хацыг ягаад таад байна энэ төр гэл ийм дуунууд их дуулаад ийм дуунуудаар хүний сэтгэлийн утас хөтлөөл ингээл байсан чинь 90 он гарангууд яг тийм нийгэм гарсан. Одоо тэр их тийм одоо
ганцхан 8 хийсэн, салсан, саринсан, шатсан, шатсан нэг жоохон тийм дуунууд амьдрал нийгэм гараад тэгээ 2000 оны үед л бол тийм онгирсан, омгоссон, бардсан, баярхсан ийм дуунууд гараад ирсэн чинь араас нь тийм дуунууд гарч ирж байсан. Тэр нийгмийн өмнө тэр яруу найрагч онгод гэх юм уу, овдив гэх юм уу юу гэдгийг нэг юм байна да тийм. Нийгмээ мэдэрдэг эсвэл нийгмээ чиглүүлдэг тийм. Тэндээс ингээд дараачих нь юм ингээд биелээд яваад байгаа юм шиг. За одоо бол ер нь тийм ухаарлын доор орцсон байгаад байдаг шүү дээ. Одоо тэр нэг одоо орчлон хайрлаарай, зөв юу зөөлөн зам болон гэл. За одоо яг өнөөдөр бол хүн болгон тийм. Одоо тийм жоохон цагаан гонигтай дуунд улсууд дуртай биш болоод байна. Одоо нэг тийм одоо тааламжтай биш. Ер нь их гоё баяр баясгалан аз жаргал их цагаахан гоё хайр одоо сонсоод тэрүүн даалгад ичдэг болж байна гэдэг чинь бас Монголын ирээдүй бас нэг гоё болох нь дээ л гэж ингээл бодож байгаа. Өөрөө яс сайх үгүй. Та сайн уу нэвтрүүлгийг үзчихсэн үү өмнө нь? Зөндөө үзчихсэн. За, нэвтрүүлэг маань нэг онцлогтой ямар онцлогтой вэ? Нэг зочин оруулж ирдэг тийм юу ах шиг үдийн те. За. Хамгийн дотных нь хүмүүсийг ч юм оруулж ирж идэг тийм. Зочноо хүлээх үү? За тэгээ. За, сайн уу нэвтрүүлгийн урилгаар за дөнгөж сая бидний яриан дээр олонтаа нэрэн дурддагдсан Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн за явуу хулангийн нэрэмжиж шагналт яруу найрагч Лутаяр хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сар шинийн минь төргий. Баярлалаа. Сар шинийн минь төргий. Гоё дээл гоё зогсон байж шүү. За зочин маань би одоо энэ сайнаас асуух өчигдөр тэгж бодож ирсэн. Ямар хүн урах уу гэж асуухгүй чинь тэгээд өөр чи сонгот юм байна шүү дээ тийм ээ. Зочин бол ингэж мэддэг юм байна. Лутаярын талаар ярьж ирсэн чи. Яас хэрэг. Яас хэрэг. Гоё наалж авчихсан. За манай хүнчээс ямар том гоё ууттай ийм уут надамар байдаг шүү дээ. За. Энэ яг надаас амар л байдаг. Би чи ямар гоё хөөргөө хөө юмд их түүртэж явдаг хүн шүү дээ байж. Маш гоё хөөргөө шүү чиний энэ бас. Цаанаас ийм юм уу? Энэ яг дэндүү огнох амьдралыг дэми битгий өнгөрөө гэдэг хөөргөө. Тийм үү. Хоёр дэнгээрөөхөө байгаа дээ. Тийм байна. Манайхын хөөргийг бас гоё хийж байгаа шүү дээ. Гоё. За сар шинийн минь төргий. За сар шинийн минь төргий. За. Сайхан шинэлж байна уу? Сайхан шинэлж байна. Та сайхан шинэлж байна уу? Сайхан. За. Сайхан сар шинэ гарч байна да. Сайхан сар шинэ гарч байна. За зочингаа нүдэ олж юу. Яг өстэй гоё. Ярьжсэн ч. Яг ярьжсэн чи. Чи үтэрч одоо юу болов? Байсгаад уулзаад л. За студид таныг урихын өмнөхөн яг харахгүй уран бүтээлийн гараа өөрийн гэсэн өмчний дуутайгаа болох үед Лутаяртайгаа уран бүтээлийн хамтрагч болсон гэд ярьж илаа. Тэгэхээр одоо хэдийн 90 наснда би битэйг анх нүр тулан уулзж байв да. Тэр үеэс яриагаа эхлэе. Би одоо 23 настай. Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн ангийг төгсөөд 1987 оны 7 сарын 15-ны өглөө Завхан аймгийн Туяасанд ажилд ороход очиж байлаа. За тэгээд одоо ажил төрлийн шугамар хүмүүстэй танилцаад л нэг их бодлого аймгийн урчуудын эвлэл тэгээд театр цагдаа ингээл утга зохиолын нэгдлийнхэнтэйгээ дотносож эхэлсэн. Тэр одоо хамгийн анхны танилуудын маань нэг манай Бацх байсан. Жинэмч одоо энэ уул хангаа шиг сайхан урт хар гизэгтэй нөгөө манай яруу найрагч чимэд дөржмө хэлдэг шиг дэлтэй хараа азрах шиг л амти явсал да. Тий. Хурдан алхахдаг ингэчгсэл явж идэг тийм залуу байсан. Тэгээд театрын олон гоцлтууд ч байгаагүй. Зөвхөн хүмүүс байсан. Тэгээд Бацхын дуусаг сонсоод л тэгээд залуутай танилцах юмсан, хамтарч уран бүтээл хийх юмсан гэдэг. Тэр одоо бидний хамгийн анхны уран бүтээл бүүвэж 88 оны 3 сарын 6-ны өдөр юм уу да. Халтаа хөгжил сан баяраа өдөр үр тамтайгаа шийжээ гэж нийтлэл бичээд тэгээ хоёр ээжтэй явуулсан. Би Скотер аймаг руу манай он Багнуур руу. Тэгээ бүү ээж хүлгээ дотор нь бичээд явуулсан. Магадгүй битэрий одоо ээжтэй бичсэн хамгийн одоо сүүлд бичсэн
захидал тэрвэж магадгүй. Тэгээд оройн одоо тэр Алтан хөгжил сонины үйлдвэр дээр манай бүүвэж шүлгэнд манай нэг ая хийгээд дуулсан байхгүй юу. Тэгээд тэрийг сонсчход энэ шүлгэнч нэр ая хийж болох юм биш тэгээд. Тэгээд очиод Цэвэрдэн багштадаа бүүвэж шүлгөө өгөөд тэгээд их удаагүй гарсан. Тэгээд одоо Бац бидний хамгийн анхны дуу шүү дээ. Их болгон сүлтэй дуу. Одоо бид нэр 37 жил тэр дуу дуулагдаж 37 жил бид нэр одоо үр төрөд орж нөхрөлж сайн муу сайхан муу хорвоогийн явдал дондор одоо хоёр тийшээ боллоо явж ирсэн. Бүстэн нотер хонж үзээгүй Бүлдэн цайгач омж чадаагүй Ганцхан дийне жаргал эвлээгүй Бацаар дээр минь ээжи Урчин усат мавжээ Дууны урлаг гэдэг бол өөрөө угаас ардын дууны үргэлжлэл өгөөд би хөгжил гэж ярих дуртай л байдیں۔ Ардын дууны тий. Ийм сайхан одоо гоё дуунууд завханчуудтай болгосон. Даавал их олон олон дуу. Би найзынхан бол тэр орчлонгийн зулын агуул гэдэг шүлгэнд энэ ая хийсэн байдаг. Ordarçılın da hanxana Vardım Mongolia şutken varım tıkta Mongolola Dehte Mongol çutik tatgin Dehte Mongol çutik tatgin Тэр нь бардам монголчуудын шүтээ баримтагтай монгол уул нь дээлтэй монголчуудыг тоодг юм аа. Дээдстэй монголчуудыг даадаг юм аа гэдэг ингээд битсэн. Тэг гоё шүлгнүүдтэй. Тэг бид рүү хэлж штэ. Манай хүн зүгээр ингээд тухайн үедээ л бичин шууд ямар ч шууд ингээд бичээд явцдаг. Ийм хүн штэ. Сүхбаатар аймгийн ганчин бас нэг арай нэг өөр одоо шүлгэн уншдаг чинь таны нутгийн бас өөр дууд уншд юм билээ те. Ашиглаж уншд юм байлээ шүү дээ. Тэг янз янз л баг шүү. Хүнээсээ балбар маягтай те. Тэг балбар ах манай айтмөр очрын тэр их тийм акценттай уншин шүү дээ юм уу да тий. Нөгөө шүлгээ илэрхийлж байгаа, бичиж байгаа тэр шүлгийнхаа утга агуулгаас болдог баг. Эх оронч шүлгүүдийг л ер нь тэгж хэлэхээс өөр аргагүй байдаг баг тий. Би үл тэгж боддог намайг уран бүтээлд оруулсан дагуулсан өнөөдрийн хүртэл одоо эдийн зэрэгтэй явахд бол Цахны театр тэр миний одоо тухайн үед намайг хүрээлсэн энэ уран бүтээлийн сайхан нөхдүүд Бацхан намайг олон хүн дагуулаа явдаг байсан гэж тэгж илэн харин Цаханд бол олон уран бүтээлчдийг цуглаж ирсэн тэнд хонгийн чуулган болж байгаа юм шиг болдог байсан. Одоо манай үндэсний олон нийтийн телевизийн одоо утга зохиол урлагийн редакцийнхан бол бараг л тэр чигээрээ байж идэг. Тэнд одоо энэ манай соёл урлагийн том суулбар хотод очихсан нэг тийм одоо бараг хүү хамтлагийг одоо бэлдэж явах үе байх шүү ер нь тийм ээ юм бэлдэж явах ийм л үе байсан. Тэгээд одоо радиогийнхан одоо энэ манай нөгөө захиалагт хөгжмийн юу л дээ ямар нэвтрүүлэг лээ хүсэлтийн хариу нэвтрүүлгийнхэн ч одоо тэндэл бараг байж идэг тийм байсан шүү дээ. Дараа нь тэр чи 90-ад он болоод л нөгөө хотог тойлгаадууд тодроод ер нь нэг тэр үе завхнаар утга зохиол урлаг ганц дуу шүү дээ олгилсон. Тэгээд Монголын араадгаар ерөөсөө завхны тэр хэдэн дуу явахгүй өдр гэж байхгүй. Өдөрт хэд явуул гэж тоолдог. Тий. 90 оны үед яг тэр дуунууд ийд гарч иржсэн. Тэгээ Монгол улс юу урлаг мантай байх үед манай завхны одоо сэргэн мандалтанд болж илаа тэр цагаан дууныг хийгээд жүжиг хөрөл дуулж жүжиг хийгээ сүлдө кино болсон. Оюун санаа урлаг соёлын тий ерөнхийдөө бол тэр үеийнх нь орон нутгийнх нь тэр засаг дарга нар нь бас яг Ингирийнхээ арманд үеийнх нь засаг дарга бол яг Ингирийнхээ арманд авч явж ирсэн урлагийг. Би тэр завхан гол гэдэг дуу аймагуудын засаг дарга нар нэг дуучлаа авч тэнд их том чуулга уулзалт болсон.
тэн дээр завхан голыг дуулаад тэг үзэгчд нь босч алгадсан байхгүй юу. Тэгэл манай аймгийн дарга шууд надыг тэндээс очивол надад шууд 2 өрөө байрагвал тэгэл миний амьдралыг бол ингээл 90 градус эргүүлсэн шүү дээ тий. Тагсан. Тэр яг 60 айлд одоо тэр олон ахмадууд олон гоё боловсон хүчингүүд байранд орохын бөөн хүчлэн болцсон өргөдөлтэй бичсэн улсуудын урдуур дайруулаад надад тэгэж өгөөл 93 онд 70 жилийн ойгоор нь Монгол улсын гавьяач жүжигчин гэдэг ингээд хэлж гардаг. ингээд явуулж ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр дуу тийм л одоо их мундаг одоо хүчтэй юм байна те. Урлагийн буяа ихээ. Ааха. Тэгээд тэр завхан голдуг сая бацх ярьж байна. Олон завхны очрогтод байсан. Ерөнхийлөгч очрогт. Монгол Ардын Өсөлтийн дарга Г очрогт. Тэгээ манай аймгийн дарга Б очрогт гэдэг. Тэгээд нөгөө Театрын дарганд очрогт. Басти очрогт байсан тий. Тэгээ Голдын аймгийн дарга хоёулаа танай завхны театрын тоглолттой гоёлоо үзьгээд. Тэгээ тэн дээр завхан голдуд дуулагдсан юм билээ. Тэгэл тэр одоо гоолтойхон сая хэллээ шүү дээ. Яаж хүлээж авсныг. Тэгэл одоо засагтрах хэн бодож ирсэн. Тэгээ тэр үед би нэг дөнгөж нэг Тоёсны эрхлэгч үйлдвэрийн дарга болоод байсан. Тэгээд албан газрын дарга нар цугладаг нэг 267 байгууллага хүмүүс цугладаг. Тэгээд тэн дээр очруудаар албан газрын дарга нарыг загнаад та нарын согтуу дуулаад энэ завхан голдог. Согтууны дуулдаг дуу юм уу? Та нар эрүүл дуулж яхад яад ингэ. Тэгэл хүмүүс ч ер нь жоохон халаад ирэхээр л одоо нэг сэтгэлийн бот сөндөгддөг үстэй. Тэгээ одоо эрүүл дуулна гэхээр яах юм бол манай бацгшил театрын тайзан дээр дандаа дуулж явах юм болоо гэд ингээд. Тэгээ тэр ярьдгийн ямар өчтөн гэхээр Завхан аймгийн засаг дараа тэгэл тэр дуг өөрийнхөө анхаарал тавсан байхгүй юу? Тэр хүн. Тэгээс хойшх нь ярьлаа шүү дээ байр өгсөн. Тэгээд одоо гавьяат болсон 93 завхны 70 жилээр. Тэгээд тухайд одоо баг ганц тууны гавьяат гэдээ баг тэгж хэлж исэн. Өнөөдөр бацхул нэг ямар ч байсан нэг 1000 дууных болсон шүү. Өөрөө дуусан дуу. Хүний юмор хүүдгнээгүү. Тэгээ ингэж одоо энэ хүн бол хариуг төрдөө харуул түмэндээ өгсөн байхгүй. Хэдэн онд юм бэ тэр Завхан аймгийн сүлдөө болдог чинь. Тэгээд тэрний дараа завхны сүлдөө гээд тодруулаа хорол хийгээд тэгээд 100% саналаар Завхан аймгийн сүлдөө болсон байдаг. 6 бадагтай болсон. Тэгээд бас тухайд баг хурлын гишүүн байсан, их хурлын гишүүн, Монгол улсын гавьяат эдийн засагч Балдан очир гэдэг нөхөр санал тавьсан. Энийг ингээд ардын дуу шиг боллоо ер нь бадгийн нэммээр 6 мурга яадаг 12 болж болдгоо юм энэ гэдэг. Тэгээд би тэр уул за яах вэ гэж яриад за ер нь тэгээд нуухыг авах гээд нүдийн суулчихгүй дуу муу нэмээд сайжирсан чинь байдгүй юм та гэдэг. Тэгээд бурхны авралаар гайгуулсан юм шиг л хүмүүс сонссон хүмүүс бол бараг өмнөхөөсөө ч яатсан болов гэдэг. Тэгээд яг уран бүтээлч хүн хаавасан Скватер аймгийн Эрдэнэ цагаан сум Завхан аймгийн басан сүлд дуутай болно гэдэг бол насны баясгалан. Жаргалар мэдмэрсэ зорглын шиг усб бисэ бүрэнгийн энтэ захнаа манай завхныхан бол талхны мөнгө хурааж хагаад урлаг үздэг юм аа гэж бацхгүй хэлдэг тийм ээ. Энэ хүний гаргасан үг шүү дээ. Тий. Бацхыг бол дуучин гэхээс баг дуун хөрвүүлэгч гэдэг одоо сайн орчуулагч хэлдэг шиг бацхыг тэгээ хэлгэж баг гимгүйш санагддаг байхгүй. Тэр дууныг хүчтгэж өгдөг.
тэр дуунуудынх нь одоо нэг хэсэг нь миний дуу байгаад ингээд өнөө болтол олон хүмүүс ингээд өхөлхөж тий яваад нь бол туйлын их баярлж явдаг. Сайхан байдаг аа тий. Ургуулan бодоход уул шиг нөлөгтэй ам минь нутгийн тахлагтай уудын нуруутай жаахан зодтол минь гээл уншаал одоо нэг юм хэрнээ гайхамшигтай. залуу ингээл ирж иж билээ одоо 30 хэдэн жилийн өмнө дуулагдчихсан анх одоо завхангуул дууднуур гээл ингээд эхэлж исэн да. Лот 2 мэн завханд болж завханчуудыг амандаа хүлэгтлуутай болгоод эхэлж исэн одоо нэг дуу нь бол дууднуур гэдэг урлагийн гавь сэтгүүлтэй хөгжмийн зохиолж манай давгийн цэвэн харуултангийн хөгжим одоо миний найз одоо уран бүтээлийн найз дүү надаас мэл олон дүү юм шүү дээ. Тэгсэн мөртлөөс ингээд өнөөдөр лахтуу гэж ярьж байгаа цагаасаар одоо ингэж ярихаас өөр яах вэ? Тэгээ одоо дуутнуур гэдэг дууг нь дуулах гэж байгаа. Эхлээд би байгалийн тухай дуу дуулсан. Би 35 6 хүртэл ерөөсөө бүсгүүчүүдийн тухай дуу дуулаагүй. Бүсгүй хүний гарнаас барьж үзээгүй байсан хүн юм байлээ шүү дээ. 36 таад амьдрал зохиож эхэлсэн. Завгүй явж ирсэн. Бүрэг ичим. Тэгээ эмэгтэй хүнтэй дуулж болох юм байна. Тэгэж зааж өгсөн дүүч гэсэн надад одоо тэгээ одоо өргөтөлөө найз дуулж болох юм байна. Эмэгтэй хүнийг авч сууж болох юм байна. 25 оны босгон дээр энэ сайхан цагаан сарын шинийн одоо шинийн үеэр одоо Монголын өнцөг болон сууж байгаа. Ялангуяа манай үеийнхэн, манай дээд үеийнхэн тэгээд одоо шинэ монголчууд та бүхэндээ энэ дуутнуур гэж энэ сайхан дуугаан одоо чин сэтгэлээсээ дуулж одоо сэтгэлийн бэлгийг барья.
Яа харахгүй Монголын ард За зөвхөн завхан нутгийнхан ч гэлтгүү Монголын ард түмний дуртай үргэлж аманд нь аялагдаж авдаг сайхан дуугаар үзэгч түмэндээ сар шинийн бэлэг өрсөн баярлаа. За дууны яруу найрагч маань автор маань дагаж дуулдаг юм уу да дуугаа? Тэг олон юм бодогдож штэ. Тий. Энэ дүг дуулахад бол би дандаа л юм бодож идгийг. Би тэрийг одоо олонтой болгосон дуу. Бац хөтрийн одоо энэ өнөөдрийн энэ 37 8 жилийн үерхэл чинь бол одоо их тийм дардан зам байгаагүй штэ. Бацх чинь бол одоо эхлээд их шилэрсэн алдар хөндийн дэтгэм зүг араатаагаар өдөр болгон яваад бацх өдрөөс уул болгоны оргил намхан юм шиг харагдаад ус болгоны их нүүхэн юм шиг бодогдоод алдуурсан байхгүй юу. Тийм тэгээ энэ бас унах шиг жавтаад явчихаагүй эргэж ирсэн. Тийм тэгээ өөрөө тэр үед их чинь долоогийн даваа маваа гэдэг олон даваатай. Тэгээ би нэг олон даваа мэдхгүй байгаа. Тэгээ өөрөө ингээ үйлчлж гисэн байна л. Гурван салаан зам дээр ирсэн байна гэдэг яриад байгаа байхгүй. За ер нь хөвсгөл амьдрах уу, завхан амьдрах уу гэдэг ийм салаа зам дээр байж байгаад анх. За завхны чатарт байхын дээр гээд зөв байсан байна. Тэгээ явсан. Тэгээ завхны чатартаа ажиллаад байх уу, чөлөө төр мөтөлж явах уу гэдэг салаа зам дээр ирсэн. Тэгээ чөлөө төр мөтөлж дээр явсан дээр байсан. Байна гэж явсан. Тэгээ тэр нь бас зөв байсан. За 3 дахь одоо салаа зам маань хэцүү. Одоо 2 хүүхдийн аав байх уу, пагмын чанга гарт орох уу энэ төр гэдэг чанга дэглэмтэйг сонгосон зөв байсан энэ төр гэдэг ярьсан шүү дээ тий. Тэгээ тэрнийг ингээд сая юун дээр би 6-гийн давааны өмнөх ингээд VIP тоглож сая болохоор 7-гийн давааны өмнөх ингээд хийсэн баггүй юу. Тэгээ тэн дээр ярьсан яригаал ярьж нэ. Тэгээ бацхул ингээд одоо бол нэг л амьдрал тоолж явна шүү дээ. Урд өмнөх насыг энэ ч мэдэхгүй би ч мэдэхгүй. Тэгээ нэг тийм уран бүтээлч хүний амьдрал гэдэг бол өөрийгөө өгч авч биш ч өөрийгөө өгч энэ уран бүтээлүүд төрдөг юм байна лээ. Бүх юмыг үзэж байгаа учраас тэр доо тэр амьдралын туулсан зовлон жаргал таньж мэдсэн бүхэн бацгийн хоолойноос гардаг байхгүй. Тэгээ юм үнтэй ингээд олон жил одоо ингээд нөхөрсөн учраас би дандаа л хүнд дуулаа явсан. Би бас бацгад зориулж бичсэн шүлгөөнөөр бацгтаа уншиж юмар санагдаж байна. Бацг анхудаа одоо биенээс их олон ах штэ гэж тэрийг хүлээн зөвшөөрлөө. Тэгээ энэ чинь сар шил бол шинэ болж байна. Нэг цагийн өмнө гарсан байсан ч тэр хүн ахуулдаг учраас би бацгтаа одоо хүндгэл үзүүлээд найз гэдэг шүлэг хэлий. Болох уу? Тэгэлгүй яах вэ? Шатрах шиг алаг амьдралын өрг дээр шалдан дон шиг ганцаар дуулаагүй. Хүрд шиг хорвоогийн хүүтэн эргүүлгэнд хүн чанараа гээж орхиогүй. Тоостой зузаан аяны харгууд тойг хүлхэх шиг амтрахад танилцсан. Хөрс дэлхийн хязгааргүй удамд хөгчөн шиг тэнүүчилж нөхөрлсөн. Дэндүүчиг атгаархам хүний заяанд дэвэрсэн сүг шиг бялхаж жаргасан хэний чиг заяа хэлтийж мэд хорвоод хідэн бийсэн шивэлж хамгаалсан. Нөмөртөхөд хоньны мөр шиг дараахан найз минь ээ. Нөхөрлөхөд хотч банхар шиг үнэнч анд минь ээ. Амьдрахад агаар ус шиг хэрэгтэй амин найз минь ээ. Алдуурахад чөдрийн ганц шиг итгэлтэй боцох минь ээ. Одоо ингэ би багтаа, багштай, найздаа золгуутай хичээл. Аа. Тий. За баярлалаа. Гайхалтай гоё шүлэг байна. Таны хувьд хариу хэлэх өрөөл байгаа гэдэгт итгэв. Баярлалаа. Тэгээд би бол нэг дууг 3 жигүүртэйгээл хүмүүс ярьдаг. 4 жигүүртэй гэдэг. Үзэгчд маань бол нэг жигүүр нь байдаг. Тэгээд манай завханчуудын одоо аманд хүлхүүлдэг бүлэгчид өнөөдөр хүртэл ингээд дуулж явдаг олон сайхан дуунууд ихлүүлсэн. Ийм сайхан одоо манай Лут хоёр маань бол ингээд дандаа одоо сайхан цагаанхан сэтгэл цацж амьдэрдэг. Их хад жаргалын хорвоогийн хамгийн сайхан болгоныг хүсье. За настанд гэлээлээ. Баярлалаа. За сайн нэвтрүүлгийн маань энэ урилгыг сайхан одоо дурсамж үлдээлээ гэж таныг санаж аваасаа гэд нэвтрүүлгийнхаа нэрийн бэлгийг найрагч хүнд бэлгэлээ. Сайн нэртэй үзэг тэмдэглэлийн дотор. За гэлээлээ. За UBS телевизээр үзэгч түмэндээ бас өв соёлоо тээсэн за хүн түүхийг өгүүлсэн олон сайхан нэвтрүүлгүүдийг үзэгчдэд өргөн барихыг хичээж ажиллаж байна. За баярын хөтөлбөрийн маань ивент тэтгэгчээр ажиллаж байгаа компаниуд зочдод маань чин сэтгэлийн бэлэг сар шинийн бэлэг илгээжээ. За Vitaфит компани өглөө сүүний дээжийг эрхэм зочиндоо бас баярынхаа ширээнэ өргөн бариарай гэж танд хүргэсэн байна. За гэлээлээ. За мөн баруун бүсийн барилгачийн худалдааны төвөөс бас зочдод маань бас сар шинийн бэлэг илгээснийг
дамжуулж байна. Сар шиндээ сайхан шинэлээрээ та. За баярлалаа сайхан шинэлээрээ. За одоо өглөө гэдэг бол гайхамшиг юм. Тэгээ өглөө бол энэ хорвоогийн бидэнд өгсөн хамгийн сайхан бэлэг бүгдийг өглөө шүү гэж. Тэгээ өглөө болгон талархаж амьдрий. Өглөө сүүгээ сайхан хүртэж байна. За ингээ юуны өмнө одоо Скватер аймгийн Эрдэнэ цагаан сумынхан, Халзан сумынхан энэ жил 100 жилийнхаа ог тэмдэглэх. За одоо миний одоо төрснөөс ялгаагүй ажил амьдралын гараагаа эхэлсэн Завхан аймгийн зон олондоо нийт монголчуудаа сар шинийн мэнд хүргье. Сөрөг өмнөд он тарган тавтай орсон сайхан баяра сайхан нижгэр тэмдэглээрээ. Сайн явахтаа сайхан яваарай, сайхан явахтаа сайн яваарай. Сайхан өрөөл байна. Хүрээ. Өрөөл батарч гээ. Та өөрөө түрүү хэлсэн шүү дээ. Би амьдралдаа ингээд хэд хэдэн салаа зам дээр сонголтууд хийсэн. Сонголтуудаа маань зөв байсан ингээд. Яг чөлөө дуран бүтээлчийн замналыг сонгоход одоо тань дэмжээ туслаад чиглүүлээд өг хүн байв уу тэр үед? Тэр үед тийм юм байхгүй. Ер нь өөрөө Өөрөө л сарлагын өрмөөр тоглож эхэлсэн хүн шүү. Дараа нь дарганы харьцаар тоглож эхэлж энэ жоохон тийм зах зээл рүү ороод ингээ явсан хүн. Одоо тэр завхны эдэр сум руу нэг мэрэгжлийн аккордеон тоглодог нөхөр бас нь Оросд сургуульд төгссөн баянист хоёртай шууд одоо эдэр сумд ингээ тоглоал Завхан аймгийг нэг бүтэн тойрож ирээл техник аппаратураа аваад тэгэл Баруун аймгийг бүтэн тойрол унаа машинаа аваад тэгэл нөгөө тоглодог хөгжим хүртэл гоё болоод өсөгч мөсөгч гоё болоод тэгэл одоо тусгаагаас одоо тэр хар автоснуудаас аваад ингээл явж эхэлсэн. Тэр үед л бол бас нөгөө хөдөөгөр ингэж хамгаалагч авч явахгүй бол бас хэцүү байсан. Тэр урлынхныг ингэж заддаг, урлынхныг ингэж яадаг нэг тийм мод аймагуудад сумуудад ингээ очихдоо за хүмүүн одоо эндээс явсан дээр хада төрөнд тийм юуных урлынхаараа задуулаад явсан гэдэг. аргагүй л нөгөө нийгмийн нэг оргоо байсан. Өөр болоод нэг тийм хүн болгоно нэг хашаатай байжгаад ингээд тавигдаад ингээд ирэхдээ зэрэг нэг тийм дураараа нэг хачин болоод арих гэдэг юм чи ерөөсө нөхцөлөг үзгээр Монгол дээр говьжлаа штэ үндсэндээ бол тэг үдчихэж байгаа улсууд нь урд талд нь тайзан дээр бид нар дуулаад ард талд нь хэсэг усуу зодтолтоо л тэгээд ийм байсан үе шүү дээ. Ганцхан гоён юу гэхээр ерөөсө хашаандаа нохойн үлдээл бусд нь ирж үздэг байлаа шүү дээ. Тийм гоё одоо үзэгчтэнд сайхан байдаг байгаль үзээд ингээд өөрийнхөө дураар ингээд явах гоё ганцхан тийм л одоо монголчууд нэг жоохон эвгүй болж ирсэн шүү. Одоо бол ерөөсөө тийм байхгүй болт. байхгүй. Их гоё болж ирсэн залуучууд. Би түрүү ярианд хэлж штэ. Одоо ингээл хөдөө гол мол дээр ч юм уу нуур цөрм дээр хоноод өглөө хөдлөхөд залуучууд өөрсдөө хогоо аваад шүү. Манай үеийнхэн л жоох асуудал байна. Тэрний манай доотлын бас нэг үе байна. Тэр хүртлэл халамжууд байна. 30-аас доош хүмүүс арх ухаа болчихсон байна. Тэ? Хог могоо аваа явчихдаг болчиж эзэн хичээвэл заяа хичээдэг нийгэмд амьдарч ийн гэдгийг ойлгочихсон байна тий. Тэгээ би дандаа ингэ сайхан юм ярих гээд байдаг ч юм уу. Ер нь л одоо дандаа сайхан юм харагдаад байдаг болчиход байна шүү надад тий. Тэгээ өнөөдөр ялангуяа энэ сайхан Монголынхаа сар шинийн баяраар бол сайхан юм ярил л да цөмөрөө. Нэгнийхээ сайхан зүйлийг олж харъя л да. Тэгээ миний хувьд л ерөөсөө ингэ гадаад дэлгүүрээр орно ингээд над руу ингээд нэг тийм гоё хайрлсан нүднүүд, баярлсан царайнууд, таньсан нүд тэгээд хүндэлсэн ийм хүн лүү харж амьдрна гэдэг бол гоё те. Энэ шиг ад жаргал одоо хаана байна? Тийм болохоор зэрэг би бол их л Монголын ирүүдийг их сайхан болондоо л гэж боддог. Ер нь. Андэн цэнхэр тэнгэрийг хайлаарай. Намрын бутан бүргчин нөхөрхий. Насан өндөр авэж хайлаарай. Нартын жам булаач нөхөрхий. Үнэтэй сэтгэлийг аргадж хайлаарай. Үнэтэй нүдийг арчиж хайлаарай. Чи бидний олчдон ганцхан шүү. Амьдралыг зүрхэндээ тэлэн хажаарай.
30 хүрээгүй наснда одоо урлагийн тайзнаа гараад тэр сайхан халуун алга ташлтыг мэдрээд өдийг хүртэл тэр одоо сайхан хайр хүндлэл мэдрэмжийг авч байгаа сайхан уран бүтээлч. Түрүүн бас найз бас цухас дурдаад авлаа. Энэ хүнд чинь бас сагаж явсан, шилэрч явсан үе бий гэдэг. Яг би зүгээр мэдээж тэр үеийн танаар яриулах гээд байгаа даа биш. Ер нь хүн зөв явна гэдэг тийм. Мэдээж өдөө наснда эргээд залуу хоочтой та шавнартаа ч гэсэн хилдэг баг. Таарсан хүн ер нь зөв явна гэдэг танихаар юу байх вэ? Таарсан хүн болгоо ингээд хөлстэй гараараа ингээд тань шиг дэлхий дээр гоё хүн байхгүй шүү гэж магтаал те. Тэгэл байдаг одоо байхтар хүн энэ хэсэгт алид юм байлээ ч ер нь бол тэгээ нэгэнд нас залуу байна, хоёрт бол тэгээ Монгол улсын гавьяач жүжигчин гэдэг нэг юм цол автсан одоо өөрийгөө од гэдээ ойлгоцсон оддын өвчин гэж байна шүү дээ тий. Тэр тусаал өнгөрсөн байхгүй тэр бол нэг хэсэг тийм байсан. Яг үндэ бол тэгээд сүулдэ хүн ингээд харахтар зэрэг ингээд за бацхгүй одоо чи арай л болохгүй нэг. Би одоо өөрийнхөө студ дээр ингээд өөртөө тэмц өрөөлийг дэмж гэсэн юм уу гэдэг. Тэг өөртөө л тэмцэх ёстой юм байна лээ. Өөрийгөө л дийлдэг байх хэрэгтэй байна гэл. Би бол одоо тамхи ингээд татж байгаа л ингээл тамхиа заа болиг л амаа угаагаал болдог. Архиг бол бас ингэж ууж байгаа л тэгээд заа болиг л болдог юм баггүй юу. Тэр нь яригдаал одоо бацуг чаваас өвгөнд точсон гинэ өргө одоо гээл ингээл зун баах яригдж байгаа л намар нь зарлагдаал тоглолтоо хийх чинь бөхөөргөн тэгэл бөхөөргөнд ингээ гараад хөөх юмний хөл дээр явж штэ гэд ингээл халагдчихшаал ингээл явсан байдаг л та. Ингээл тэр нь бол одоо нэгт сайхан зүйл биш. Гэхдээ бол тэр үед л бол яг тэгж явж байсан. Одоо ингээл эргээд бодоод байхад л бас тэгэл сайхан цаг хугацааг бол бас ингээд алдаад орхиол явсан байгаа. Тэгвэл жил болгон би цомгоон гаргаж исэн. Жил болгон нэг юм хоёр удаа хавар намаар тоглолтоо хийгээд ингээл явсан л та. амьдралын дүрхэндээ тэрэн хажаараа Уястай сэтгэлийг аргадж хадаараа Уястай нүдийг арчиж хадаараа Чи бидний арчлан ганцхан шүү амьдралын дүрхэндээ тэрэн хажаараа амьдралын дүрхэндээ тэрэн хажаараа амьдралын дүрхэндээ тэрэн хажаараа Тэгэл одоо тэр дуу өөрөө бол хүнийг ингэж зөв болгодог юм байна л да. Зөв явбал зөөлөн замбуулан гэд би дуулсан юм чи одоо зөв явахаас аргагүй болол эхэлж байгаа байхгүй тий. Би даасан уран бүтээлч байна гэдэг бол өөрөө бас хүн болгоноос л тэр хүч хөдөлмөрийг гаргадаг. Таныг би араасаа шав их бэлддэг. За урлагийн төлөө яг чин зүрхээ зориулж явдаг уран бүтээлчдийн нэг бахаа гэж би бодож хүндэтгэж явдаг юм. Нэрэл би бусад уран бүтээлчтэй дэмтэй байх хэрэгтэй юм гэж юу тэгж бодогдож таныг ийм ажил хийхэд хүргэв. Яг зөв ер нь өдний насны улсууд бол дандаа ихэнх л тийм иймэрхүү бодолтой л явах зүр. Гэхдээ урлагийн хүмүүс бол өнөөдөр ялангуяа чөлөөт уран бүтээлчд бол төрийнхөө төрөвчнээс нэг төгрөг авахгүй соёл урлагийн их сургуулийг төгсөөл тэгэл оромбо зүгэл диплом аваад тэгэл суусын үүдэн дээрээс л ингээл зах зээл рүү өсрөө орчиж байгаа шүү дээ. Тэгээд сүрж шилэх үү, живэх үү одоо тэр хүнээс шалтгаалж байна. Ямар нэгэн цалингүй. Тэгэл тийм болохоор зэрэг ялангуяа залуу юм сайхан уран бүтээлчд эдэг бол дэмжих юмсан гэж л ингэж боддог. Ер нь бол ялангуяа манай завхныхан бол уламжлалтай залуу уран бүтээлчтэй ингэж бэлдэх дуртай. Очроо нь бол холбоо гэж би байгуулж ирсэн. Мөн ялгаа авахгүй олон залуучуудыг араасаа би Монгол ирхүнээ бат болдон тэргээл олон залуучууд манай юунаас гарч ирж ирсэн. Марны нарант байна. Ялангуяа хөдөөгийн чатарт байж байгаа энэ уран бүтээлч ч гэсэн бол одоо бүр төрмөл авьяастай бүр цаанаасаа нэг тийм одоо жоохон дэмжиж өгчүүл одоо нэг цаашаа ингээд зах зээл рүү орчмоор тийм залуучууд тэндээ байсаар байгаад одоо тий гайтарсан ч гэл одоо саягаа авна гавьяа байгуулсан саягаа авдаг нэг ийм харагдаад байдгийн. Тэгээ би бол ингээд багшлаад ингээд байдгүй зүгээр л дэм өгдөг за жоохон ингэж шахаж өгдөг. Тэгэхгүй бол энэ өөрийнх нь төрмөл ийм авьяасанд итгээд энэ үнтэй ханаад
ингэж байсараа л нэг мэдхэд ингээд өгсөчөд байгаа шүү дээ. Тэгээд эднэрээсээ би бас их суралцах юм. Дандаа гоё залуучуудтай ингээд цуг өглөө очиод студ дээр ч юм уу ингээд байгаад байхдаа насаа мартаад явчих юм биш үү чинь нэг сайхан дулаахан залуу хүний одоо тэднээс би өөрөө сурах юм зөндөө байж шүү дээ. Монголын урлагийн тайзнаа үзэгч түмэндээ дахиад шинэ сайхан уран бүтээлчдийг төрүүлэн, чиглүүлэн, онцлог сайхан уран бүтээлчдийг залан байгаа таны хувьд би өнөөдөр нэвтрүүлэг дээр бас эрхэм хүндтэй уран бүтээлчийг урьсан. Тэгээд таны яа харахгүй гарын шав, богш аргыг нэвтрүүлэгтээ урьсан. Санаанд болсон тэгээд очоо. Урлагийн дараагийн зочныг урьж байна. Залуу уран бүтээлч богш аргыг тайзнаа урьж байна. Дуулах юм богш арга. Хари яах юм бол? За. Энэ сюрприз гэдэг түрүү юу тэргээр яваадсан бэ? Хараагүй. За, бид одоо багштай сүлж. Бид нар ч ихтэй саяхан уулзсан бид нар ч Буузаа хийгээд. Холбогдоод урьсан чи багш нь хажууд нь байхгүй гэсэн. Өчтөр бууз хийсэн сурагтай байсан. За энэ цадал 50-д яриа урагшлаа. Ерөнхий ивент тэтгэгч бүх төрлийн барилгын материалыг барилгачин худалдааны төвөөс. Ивент тэтгэгч Coca-Cola цагаан сар гайхамшигтай. Ивент тэтгэгч хүүхэд бидний рэдүй Бикутан хүүхдийн витамин. Ивент тэтгэгч Дэдиш их соёлоо өвлүүлэн шинэлээ. Ивент тэтгэгч Vitafiz Milk итгэл даасан эрүүл хэрэглээг үр хойчтой өвлүүлнэ. Хамгийн анх бас танилцж байсан түүхээсээ хуваалцъя багштайгаа. За, багштайгаа болохоор би анх одоо манай ятгахын багш маань одоо багшийн маань ятгачин хийгээд ингээд хамтдаа ингээд баригаа дээр явдаг юм сайхан хүмүүс байсан байлээ. Тэгээд багш маань намайг бацаг гавьд ирсэн байна чи ороод энэ дээр ороод чамд бэлдсэн номер юу байна гэдэг чийсэн би тэр үеч нөгөө ятгаараа ингээд сурдаг дуулж муулдггүй тэгээд явж ирсэн чинь ээждэг хэлсэн билүү. эхлээ ганцаар ирсэн. Тэгээд чи тайзан дээр гараад дуулах дуу байна уу гэхээр нь Алтархааны соёлын төвийн ард сууж байгаа тэр дүүрийн маа гэдэг ардын дууг ятхан дээр найруулаад тэгээд шууд тайзан дээр гарч ирсэн. Тэгээд би анх багштай уулзаал. Тэгээд хотод ирэхээрээ ингээд надтай уулзаарай гээл. Тэгээд би хотод оюутан болж орж ирэл багштайгаа студ дээр нь ирж амьдрал студ дээр нь ингээд сайхан юм суралцаал ингээл тэгэл багштай. Хэдэн жилийн өмнө үлээ? Би чинь 18 онд. 7 жил. Баг өмсүүлээд эхэлж байсан шүү дээ. Монголд уралдаан болж ийн гэдэг. Марины уралдаан, мөнгөний уралдаан, эрх мэдлийн уралдаан, хүмүүсийн уралдаан болж ийн. Чи өөртөө уралж чадахгүй гэдэг. Тэгээд ингээд эхэлж ирсэн. Баг өмсүүлээд ингээд эхэлж ирсэн. Тэгээ өөрөө ч юу гэж ойлгодгийг би бол октоудаас ингээд жоохон хэдэн жилээс октоудтай танилцахгүй ингээд яг уран бүтээлээ хийгэрэй л гэж бодоод ингээд явуулсан. Тэгээд манай студ дотор амьд хэдэн 2 жил амьдсан баг тийм. 3 жил амьдсан. 3 жил амьдсан. Би камераараа хардаг юм. Камераараа ингээд Хяналтанд ор ингээд мэдэхгүй байх. Камераар би ингээд хардаг байхгүй шүү. Тэгээ цаатлын өрөөс гарч ирээ айл ёслоо. Тэгээд өстэй ганцаараа шүлэг уушаал гэдэг байдаг байсан. Багш шавын мэдээж нандин сайхан холбоо байдаг бах. Тэгээд мэдээж шавьдаа бас өөрийнхөө одоо түмэнд түгээсэн уран бүтээлээсээ өгж дуулуулах, олон түмэнд хүргэх тийм гоё шийдлүүдийг чиглүүлж байгаа олон сайхан уран бүтээлчид анзаардаг л да. Одоо ардын жүжигчин долгор бас шавнартаа сайхан нэрийн утас болсон дуунуудаа сэтгэл харамгүй өгөнч гэдэг юм уу. Таны хувьд бол бас шавнартаа тэгж ханддаг юм шиг надад санагддгийг. Тий, ер нь бол энэ залуучууд ингээд дуу гэдэг бол ингээд маш олон зуун жилээр ингээд үргэлжлээл цаашаага яваад ардын дуу болтлоо гэж хэвчтэй. Залуучууд ингээд цаашаа дуулах хэрэгтэй гэж боддог. Тэгээ миний дуунуудыг ингээд дуулаад богшаргаараа дуулаад тий. Ингээд цааш нь ингээд явуулна гэд надыг бол урт наслуулж ийн гэсэн үг. Миний уран бүтээл дуусан дууг өшөө урт наслуулж ийна л гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ залуу хүмүүстэй дуунуудаа би дуулуулах их дуртай байдаг юм нь бол. Тэгээ Монгол Үсгийн үзэсгэлэнгоо, зан сайтай Монгол Үсгүй олон одоо сэтгэл хэмжээний хамт айсан засардгүй орчныг гаргадах гэдэг дуулдаг одоо өөр хийт болсон байна. Хүмүүс их дуулдаг болчихсон шүү.
Энэ өөрөө дуулсаар хагаад ятгаа тоглолт дуулсаар хагаад олон том сайхан хүрэгдсэн. Их сайхан санагдсан шүү дээ. Манай студиэс гарч ирсэн юм залуучууд өөрсдөө явал тэрнээс би эднийг ингээд одоо чи ингэж дуул тэг энэ төр гэх юм байхгүй тэгэл өөрсдөө л ингээд явж байгаа л ингээд сайхан дуулаа явуулж шүү дээ. За баярлалаа. Тэгэхээр яхаарахгүй сар шинийн баярын бэлэгт багштай хүндэтгэл үзүүлж ирсэн учраас сайхан урын сангаасаа үзэгч түмэндээ дээж өрөөсэй гэж хүсэж байна. Ямар уран бүтээлээ сонгож ирв? Сэтгэлбэн чиний анд гэж сайхан дуу. Дуулнаа. Ятгатайгаа дуулчих юм уу? Ятгатайгаа дуул. За тэг. Хоёроор нь багшлуулсан болохоор гинхэн энэ л орчлондоо өртөө юм би ориг бүхнээ танарта дуу болгон нэсгэлээ шүү үлэмжийн хорвог туулхад тань нүмер болсон бол баярлаа ашаар засардгүй орчлонгол аргатгал гэж дуулдгийн би дулаахан сэтгэлийн минь мөнхийн анд гэж итгээрээ наран саран хоёроор нь арга дуулсан болохоор надад тэмнэл орчлондоо найртай юм би сайхан бүхнээ танарта дуу болгон өргөлөө шүү салхитай хорвог туулхад тань нүмер болсон бол баярлаа ашаар засардгүй орчлонгол аргатгал гэж дуулдгийн би дулаахан сэтгэлийн минь мөнхийн анд гэж итгээрээ хоёроор нь эрхэлсэн болохоор сүлдэн энэ л орчлондоо хайртай юм би гэгээтэй бүхнээ танарта дуу болгон өргөлөө шүү гинхэн хорвог туулхад тань нөхөр болсон бол баярлаа ашаар засардгүй орчлонгол аргатгал гэж дуулдгийн би дулаахан сэтгэлийн минь мөнхийн анд гэж итгээрээ анд гэж итгээрээ анд гэж итгээрээ Төрийн сойрхолт их найрагч их зохиолч Бавууд оржин шүлгэнд байдаг те. Ир хүн ятгахтай дуулах Монголын их амар амгалаан гэд. Яг харахгүй энэ дууг тэгээ одоо багш арга маань ятгаа тоглоход одоо Монгол хүн бүрийн одоо сэтгэл зүрх хөглсөн баг. Миний ингээд одоо нөгөө биеийн шар ус босч байна гэдэг шиг яг харахгүй ингээд сэтгэл зүрх юм огшоолоо. Тэгээд багшийнхаа их хайр хүндэтгэл, итгэл найдварыг хүлээж
байгаа олон сайхан шавнырын төлөөлөл болж өнөөдөр нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье. Тэгээд сайн нэвтрүүлгийн болоод UBS телевизийн сар шинийн баярын ивент итгэгчээр ажиллаж байгаа хамт олон маань зочинд маань бас гарын бэлэг сар шинийн бэлэг илгээжээ. Coca-Cola үндэсний брэнд маань танд баярын бэлэг илгээсэн байна. За тэгээ багштай сайхан ерөөл хэлээд хоёр бас ярьцгаа өгчлээ. За маш их баярлалаа. Тэгээд гिचтэй басны сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд багштай эрүүлэнхийг хүсье. Тэгээд Монгол түмэндээ бүгдээрэнд нь сар шинийн мэнд төргий бүгдээрээ сайхан эрүүлэнх ад жаргалаар дүүрэн сайхан байх болтугай. Танайхан бас цаашлах ажилд нь өндөр амжилт хүсье. За баярлалаа. Их амжилт хүсье. Баярлалаа. Эрүүлээвэл эх жилийн цагаан сарыг үзнэ гэж те. Сэтгэл зүв байх юм бол гიშгсэн мөр болгон ч цав цагаан цай уур байх юм бол тэгээд хүний амьдрал бол их сайхан байдаг. Тэгээд ад жаргалыг баярлалаа. Хорвоогийн сайхан болгоныг хүсье. Монгол түмэн сар шинээр сайхан бэлэгтэй сайхан үг хэлэлцэж төлөвлөж байгаа зүйлсээ их ярьдаг шүү дээ. Тэгээд таны хувьд өөрөө уран бүтээлчийн хувьд төлөвлөгөө нь юу байна? За яг би энэ жил бол одоо ер нь Монголыг тойрдог юм уу гэсэн бодлоо яваалаа. Яг зүгээр одоо бас нэг өөрийнхөө тоглолтыг оркестртэй хийдэг юм уу гэж нэг бодож байгаа. Намар төрсөн өдрөөрөө хийдэг ч юм уу гэд симфони оркестрт миний их олон дуунууд байдгийн. Филармони оркестрт байдаг, дуур оркестрт байдаг. Өөр яг одоо тийм гоё оркестрт өөр ямарваа нэгэн номер оруулахгүйгээр бүх сайхан дуунуудаа дуулаад тэг урилгаар тоглох юмсан гэж их боддсон бэ. Үзэгчтэй. Үзэж чадахгүй ус зөндөө байгаа шүү дээ, тий. Тэгэлгүй. Яг жинхэнэ одоо тийм улсуудын гоё урилгаар тоглоод за тэгээд яг нэг 2-300-аад пундэд сайхан билет тэр зардлаа нөхтөлд тэрийг хийх тий 2-300 гайгүй хүмүүс нутгийнхаа улсуудыг найз нөхдөд өрөөд тэгээ нэг тийм гоё тоглолт хийж нэг сайхан жаргадуулах юмсан гэж ингэж бодож байгаа. 30000 хүн яг миний одоо 30 жилийн өмнө одоо хинд дуулаад байгаа ч хинч цааш нь дуулахыг мэдэхгүй нэг дуунууд завхны хонхор дотор дуулж ясныг энд бүгд ингээд дагаад дуулах төр гайхалтай гоё. Ясаа яг нэг хүн шиг ингэж гоё дуулж байгаа шүү дээ. Тэгээ алга ташхтагтай хүртэл монголчуудын хэмнэлэн гоё. Тэгээ Монголын үзэгчдийн урдаас хард дуулах гоё шүү юм. Манай монголчууд ч юм бол яг хойноостой иддэг хоолны хооронд урлагаа хийж сурсан ард түмэн шүү дээ. Хамгийн мамартаад нэг 3 цаг ингэж дуулж жаргаж штэ тэр олсоо тий. Тийм болохоор зөв тэр дуунуудыг ингэж дуулаад ерөнхийд нь би эхэлж өгөөл тэд нэр ингэж дуулж байгаа байхгүй. За тэгээ мэдээж үзэгчтэй бас урилгаар одоо уран бүтээлээр аль болох олон хүнд уран бүтээлээ хүргэмээр байна гэсэн зорилго бол могой жилд нэг. Тэгэхээр одоо төв талбайд юм уу стадионд хийх юм болов? Тэгвэл илүү хүн хамрах бах та. Яг мэрэгжлийн гоё тайзанд хийвэл гоё байх гэж бод. Соёлын төргөд ч мөн үйлдвэрлэлийн соёлын ордонд. Тэгээд залуучууд бас миний дуунуудыг бас сонирхдаг. Ялангуяа жоохон хүүхдүүдтэй дууснаас хойш надыг жоохон хүүхдүүд бас их мэддэг. Үзэгчээ бас доошлуулсан байна шүү дээ тий. Залууч болсон. За баярлалаа танда. Баярлалаа. Сар шинийн баярын энэ хөтөлбөрийн маань урилгыг хүндэтгэн хүрэлцэн ирж сайхан уран бүтээлийн яриад илгэсэнд баяртай байна. Тэгээд энэ цаг хугацаагаа бас дурсаж аваарай гэж сайн нэртэй үзэг тэмдэглэлийн тэмдрийг танд нэвтрүүлгийнхаа нэрийн бэлгийг гардуулж байна. Баярлалаа. За мөн UBS телевизийн сар шинийн баярын хөтөлбөрийн ивент итгэгчид бас эрхэм зочиндоо баярын ширээнийх нь бэлгийг дээжлэн бариарай гэж танд хүргүүлсэн байна. Монголчууд өглөөний нарыг ухтаж сайхан бэлэгтэй зүйлсийг дотроо боддог юм ерөөлтэй ард түмэн байдаг. Тэгээд Vitafit компани өглөөс үг танд бас баярын бэлэг болгон барьсан байна. За баярлалаа. За нэвтрүүлгийн маань бас ивент итгэгч Lenus Med компаниас за хүүхдийн юм иж бүрэн витаминыг. За мэдээж таны хувьд бол ачцсан арвин байх тий. Тэдэндээ бас энэ биеийг нь тэнхрүүлэх витамин бариарай. За байл ямар их бэлэгнүүд өгч байна. Ястай юм аа. За байхан бэлэгтэй болж байгаа. За нэвтрүүлгээ жаргаж таныг бас ерөөлийн сайхан үг хэлж байлаа. Нэвтрүүлгээ өндөрлөё. За сар шинэ тэмдэглээд байж байгаа Монголын өнцөг болонд байж байгаа монголчуудаа энэ сайхан өдөр нэвтрүүлгээр цуг байсан дэх баярлж байна. Тэг хүн бол хэн байсан бэ? Хаанаас эхэлсэн бэ? Одоо хаашгаа явж байна гэдгээ дандаа бодож явах хэрэгтэй.
Тийм болохоор дандаа бивэн лугаас яг урмын үг хайрлж тийм ээ. Монголчууд зөвхөн монголчууд бид нар Азийн чэйжин дээр энэ булгийнхаа ихэн дээр амьдардаг. Газар дагуур асар их тийм баялагтай. Газар дээр худгүй ундардаг алттай. Тэгээд оюунлаг ийм сайхан Монголын ард түмэн шүүдэ бид нар тийм болохоор зэрэг дандаа нэгэн лугаа сайхан зөв сайхан энерги бэлэглэж ингэж явуул их сайхан. Тэгээ би одоо тодхон зүудний нутаг гэд дуугаа дуулах гэж байгаа. Энэ дуу бол ёстой би хэн байсан бэ? Яг хаанаас эхэлсэн бэ? Одоо хайчих гэж явсан бэ гэж бодогддог. Нутагтай хүн болгон дуулмаар урлагийн гай сэтгэлтэй хөгжмийн зохиолч Баттөмөр гуайн хөгжим одоо манай төрийн саярхалт урлагийн гай сэтгэлтийн цогдоржийн бавуудоржийн шүлэг энэ тодхон зүудний нутаг гэдэг дуугаа та бүхэндээ бүчин сэтгэлээсээ дуулъя. Надад бол чин сэтгэл байдаг. Би хизээч гоё юм ярих юмсан, гоё дуулах юмсан, гоё харагдах юмсан гэж боддог. Зүгээр л байгаагаараа, бацсаг байгаагаараа байх их сайхан шүү. Тэгээд дандаа нэг хөндлөж хайрлаж яваарай гэж хэлээд энэ дуугаа дуулаад өндөрлөе доо. За баярлалаа. Та сар шиндээ сайхан шинэлээрэй. За баярлалаа. Орчлонго тулах холын хараггүй оранчин нутагасаа эхэлсэн би ото таяв ёрор хайрласан тасан хамбар зүр онтон тэнгэрдээ очирван тань хам зүтлээ Sambi, say, oh,